Нуур шал тэл цав гашуунууд заан хэрүүл матрийн орон байхад эзэрхэгийн хянууд усан хурхийн хавцалд эвийн овоор дэлтэй гөрөөс номхруулаад өтүүгээс сүлдэндээ дахиж газрыг агшаах адил түүдгийн таан нүүж үржив. Тэрмтэй хүрд хөврөн өсөв. Тэнмэл бодол цэгсэрч нэрүүд хажраа олов болов алтай саяны бэл талыг алагчуу хоноор нөмөргөв. Хүрдэн цуваа хөвөрч хөх талыг агшаав хангай ханыг туулж харцад голыг сүлжив. Цэлгэр талыг төөлж чонсын ус болов. Эргэнэгээс шилхийг нөмөрсөн улаагчууд үхрийг адуулав. Хянууд иштэй чонос мөчрлөж хөвч хангайн их улс болов. Уудам талыг ирээлж ус бэлчээр сонгов. Шардуу ямааг бэлчээн ногсын ус болов. Элэс говийг нэгжиж нүдэн усыг олов. Эвхэгийг номхруулж нүүхийд нэгдээд төбөө бодсыг зөөгчд золбоожин баа бүрэн нүүх бетанүүдэл тэгширж бүгдийг сайхны төлөө өтүүгээ заншлыг цэвэрлвэ. Журмыг дээдлэн мугуулыг зарлуу. Зам нэгт дэмжийн аялгууг ухаарав. Аман олширч ахуй тэлэх улам аялгууд заншил сэрхүүг тэлөв. Зам сунаж хорвоог таних улам заяа заахс ертөнцийг олов. Дөрвөн зүгт хөрс огторгон амьд бүхэн дөрөв дахиач агтчных болов. Хойн чонос ногсын бүртэд улсууд дэвло мэдэх дэмж дутуу. Цаг огторгоёй хөрсийг хэрүүл хараал эдэлж завчилтан өрлөгдөн өтүүгээ авирлалдав. Мянган толгойд нэг могоо мэт мухардсан өтүүгээ өрлөгдөн алалдав. Толгой бүрт тэнхээд өтүүгээд тархины ухаанд дэмж дутав. Өрлөлтөн суглалдах өтүүгээ хүмүүс эв нэгэн болгох бэлэгтэн дутав. Зөвхөлтөн өрлөлцөх өтүүгээ нарын зүрхэн занг зөөлөн цагаан болгох зүн чих аргад дэмж дутав. 100 сүлтнийг толгойд могоон үлгэрийг зуршил болгох аргад дэмж дутав. Бархиралдан алалдах өтүүгээ нарын бухан занг эвэрдэх дэмж дутав. Бусдад сайныг бодох олноос бэлэгтэй нэгэн дэмж дутав. Сэрүүн хөхийн тулыг сэрээгээр занаагүйж сэтгэх ухаанд нэгнийгээ сэрээдэх юу вэ? Цайвар бурын толгойд цалан малаагүй чи цөстэй хайран андад зэв алдах юу вэ? Бутны бор туулаад сэлэм далаагаагүй чи ботхотныг өнчрүүлж буйлуулах юу? Үлийн цагаан хүчгэнд үхэл зарлаагүй чи өртнийг гансруулж уйлуулах юу? Тогсны үдсгэлэнд тор шидээгүй чи тоогтны толгойг сэлэмдэх юу? Тоосны хорхоогч гიშгээгүй чи толгойтны хүзүүтэн болгох юу? Айдсаар адуу хурааж амар юу? Хүүрэнд хон хариулах хялбар юу? Үхээрээр үхэр маллуулах эсэх юу? Яргчин болох гэж ямаатын юу? Алуурч болох гэж адуутан юу? Үхтэл биш бол сонс гэж мэрэгэн олдов. Үхэлгүйгээр айдсыг зайлуулах айлыг сэдв. Айлууд ам нэгэн байх сэтгэхүйг сэрв. Могуул юу хэмээн сэтгэд зарлав. Туурга болбоос тусын дайсан ажээ. Түгээмэл тусгаар болбоос айлын айсан ажээ. Өөр могуул юу болбоос өстөн ажээ. Өрлөлтөн алалдан бүлэглэн зодолцоор өтүүгээ могуул юу 40 мянган жил аймагтаа дайсан ахуйдаа нөхөр явж алсыг хар мөрөөр илээж байв. Бага хүссэн хорийг байлгах хуйтай гурамсах багтан маялгууд дэмж нэгэн дутуу. Тэнгэртэй нэгэн байвч тэнгэргүй олон дуурайч чадсангүй. ертөнцөд нэгэн бэлэгтэн байвч ертөнц үгүй олон дуурайч чадсангүй. Эрдэмтэн нэгэн байвч эргэлдсэн олон дуурайч чадсангүй. Тэнгэрээс мэндэлж ертөнцөд дэс божвоос тэнэг мунжийн орон гэдгийг мэдэв. Дэсэж зүтгэхийг эрчмээр үйлдэвч тэнгийн идэж мунжийн болохыг мэдэв. Моголын хаанд учрыг ухуулах мөссүүд нэгэн дутаж байв. Хаан учрыг мэдүүлж хэлэх халамжид сайн дэмж дутуу, харцыг гэгэрүүлэх дэмж дутуу, мууг устгахаас дутууг бүтээхийн жухлыг эхэс нялхсад хэлэх дэмж дутуу. Бусдад даатгаас буруутахыг бомонд ойлгуулах дэмж нэгэн дутуу. Мэддгийн асрахын чухлыг хэлэх, төмөн олныг ухаанаар татах, төр ёс мэдэх дэмчийг хайж хэлвэ. Өндөр улсыг даван дэмчийг ирэв, өргөн мөрнийг өгсөн уруудан ирэв, өргөн талыг ирээлэн сүлжиж ирэв, эрэлт эргэнэгт ирж хотлын үлгэр сонсов, үлгэрт юу хэлэгдв гэмээс өдөр шөнө хоолой тижээхэд өрлөлдөн алагдах хэрэг юм. Өрөл мойл итгэд өрлөгдөх хэрэг юм. Хаан ихэс ахас дээдэст хайлс мангар зохихгүй гэж юу? Хайлс мангар итгэд
Хатгалдан алалдах хэрэг юу? Сумтай гөрөөчн мортой байлааж сүдгичг нь идээд өөхөх юу? Сэрэтэ загасчин салтаа байлааж салтас төмөс идээд хорд дордох юу? Салтас төмөс итгэл сэрээ сэлэмдэх хэрэг юу? Амьтдыг залгих мангас зан алалтхыг тулгаж алж байна. Сэмээр залгих зурхай зан сэлэмтгийг тулгаж алалдуулж байна. Цулцгаа идэх ангир болгож, ботхотныг буйлуулах чон болгож, цустай нь хөшөөх шилүүс болгож, цөстэй алах алуурч болгож байна. Гүүний сүн ундааг эсгэж, гүзээ хоолой цадгаваас гөвшөлдөх хэрэг гарах юу? Ямааны сүн эдээгээр явдлын хүнс хийвээс хэрэлдэх юу? Хоньны сүн хуруудаар хүндлэлтэн дайлваас алавдах юу? Ингэний өсвөгээ хуруудаар ижи эцгээ тижээвээс үнчин юу? Махан хоолой багасхан өтлөөс махчин занг дарж уснам хүний хаан болох хэрэг юу? Хүслийг дураар татах хаан босуу, улсын хаан болох хэрэг юу? Ухааныг ертөнцөөр хясах юу? Төмнийг айлгах гэж хаан юу? Тэнгэрээр дэвтэж хаан босуу, хааны сүрээр хамаг олон жаргах юу? Харцын бэлгээр төрийн батаар жаргах босуу. Эртээ зэвсгээр иргэнийг бадраах юу? ертөнц тэнгэрээр өөрийгөө бадраах босуу. Хаан байвч харцаас дасарваас хүчгэн, хатан байвч шивгчнээс холдвол зарц, ноён гээд номхныг дарлваас тэнэг, номо гээд мэрэгнийг дуурайж чадахгүй, нохоо мэт бол бас шалц, бэлэтгэн байвч мэргүүнийг бэлгээрээс дуурайваас үхэр, хүм байвч ертөнц үгээд амтан, хүүхэд байвч хөгшдгийг дуурайхгүй төл, төр байвч эргүүнээ бадраахгүй талих, улс байвч тусгаар нэгдэхгүй үгээд мунж. Айл байвч түгээмэл үгээд хоосрол, амгалан байвч айл үгээд айдас, тэнгэр ертөнц үгээд тарих тасам, эргүүн айл үгээд ганцаардал, их Монгол улс нэрүүд засаг үгээд хөх биш, шар улаан хар, би байвч чи үгээд өнчин, чих байвч аваа үгээд дүлий, хэл байвч үг үгээд дутуу, хөл байвч суугаа үгээд мунж, мэргэн байвч дэмж үгээд худалж, сэтгэхгүй байвч эс шийдвэс сэрхгүй, бодол байвч биелэхгүй байваас зүуд, чи өгөөд би юуч биш гэдгийг суу зэргийг бэлэг болгох дэмж, нэгэн их аялгау болон олдов. Хайж гээж явбаас хар мөртөн болмой, хатуу зэвэр өдүүлж, хаг зохиулаад, хатаж хийсэх сэг зэм болмой, алтан гурвыг алуулахгүйгээр гурамсаад, айл нөөрүүд засаг тогтоод, дэмчийн аялгау төрийн нэгэн захаа билээ, булхай үгүй айлыг бат бих төр гэмэ, бүтэн улс их Монголын төрд бүх нэгэн захаа, дэмчийн аялгау орш ном за. Бадзар байна ч өөр хэддүгээр зуунаар ч аялаад ирв. Өрлөлдөн алалдах өтөөгөө заншлыг халж удаад дэмч олж өгөх гэж бид хоёр чинь нэлээд эртний он цагаар аялаад ирлээ шүү. За ихчмэн тэгээд одоо хоёлаа дэмчийн аялгау гэж юу вэ? Энэ талаараа жоохон тайлбар өгөөд явъя. Төрийн 8 цагаан аялгау нь ерөнхийдөө Монголын ард түмэн сайн сайхан, эрүүл зөв оюун санааны хувьд эрүүл, сэтгцийн хувьд эрүүл, зөв оршихын тулд Монгол оюун санааны цаад философиг гаргаж тодотгож ирсэн аялгаунд юм аа. За дэмчийн аялгау гэж юу вэ? Хөх Монголыг төрөөр бадраах утгатай нэрүүд засгийн алтан дээд үнний аялгау хэмээх энэ яруу найргийн хэлээр айлдсан хэлмэл бөгөөд энэ хэлэмлийн дотор одоо төрийн 8 цагаан аялгау хэмээх маш нарийн бүх амин чанартай гүнзгий агуулгатай айлдвар байдаг. За дэмж гэж хэнийг хэлэх вэ гэхээр газар хийгээд докторгоо орон зайтай ээлтэй зөв хүн, за бусдын сурах мэдэх хүслийг бадраадаг, гэгээрлээс гэгээрл рүү тэмүүлдэг, удамшилт ээлтэй, зөв зам мөрийг заах чиглүүлэх сургах үйлдэн. Тэгээд гэгээн цагаан мөрөөрөө бусдад тусалж түүндээ гаршиж тэр үйлээрээ бадарч явдаг хүнийг дэмж гэдэг байна. За тэгвэл дэмж хүний одоо язгуур чанарууд нь юу вэ гэхээр мөсөө буюу дотооддоо маш цагаан гэгийн цайлган сэтгэлээ нийтийн сайн сайхны төлөө үйлдэл болгогч, цаг үр орон зайдаа ээлтэй цэвэр эрчмийг хураагч, хураасан эрчмээ бусдад түгээгч ийм язгуур чанаруудтай байдаг байх нэ. За гэрлэгчд хоёр тэгээд энэ аялгаунд дотор гарч байгаа зарим нэг хэлмэл агуулгыг бас тайлбарлая гэж бодсон. Нуур шал, тэл, цав гашуунууд зан хяруул материйн уран байхад мөслийн үеийг 20,000 жилийн өмнө гэж ярьдаг. Гэтэл тэрнээс ч өмнө цаг үе гэсэн үг. Эзэрхэгийн хёонууд усан хурхийн хавцалд. За хёонууд гэдэг маань бидний эртний алтай мянгатай, биетэй, хөх нуруутай
өг дээдсийг нэрлсэн нэр. Хёнод гэдэг маань бол маш гинэн амин чанартай, очлон хорвоог таньж мэдэх сонирхол ихтэй хүмүүс гэсэн үг. Эвийн овоор дэлтэй гөрөөс номхруулаад за адууг барьж гаршуулсан нь нүүдлийн соёлсар их эрэлт шинжлэлийг авчирсан. За дэлтэй гөрөөсөө сүлдэндээ дагсан тэр амьтны одоо хямрлаг хүчтэй чадaltaй эртээ бяртай хурц байдал тэгээд адуу бол их ухаантай амьтан энэ бүхнээс нь суралцаар адууг сүлдэндээ дагсан адуутай болсноор газрыг эвхэж байгаа юм шиг одоо хорогдож орон зайн дундуур чөлөөтэй явдаг болсон. Түүдгийг тараан нүүж өржөв. За өтүүгээ 40-50 мянган жилийн өмнө эцгийн эрхэд яс байсан гар бүл олширч газар нутаг улам олширч тэлсэн байна. Тэрнтэй хурд хөврөн өсөв тэнэмэл бодол зэгцэж нэрүүд хажраа болов. За нэрүүд хажраа гэдэг нь нүүдлийн үнэн язгуур үг нь болох те нэрүүд хажраа. За хин дуртай хийдэг байсан болвол одоо энд дүрм журмтай болсон үе байна. Алтай саяны бэл талыг алагчуу хоноор нөмөргөв хурдан цуваа хөөрч хөх талыг агшаав хангай ханыг туулж хазад голыг сүлжөв цэлгэр талыг туулж чонсын ус болов. За хангай нуруунд тулж иржээ нүүсээр байгаад. За дэмчийн аялгауны гол зарчим бол ерөөсөө хүн төр нийгэм гурийн хоорондын харилцаа бие биендээ хэрхэн дэмжлэгтэй явах вэ гэдэг агуулга бол энэ аялгауг уншихад бол их тод харагдаж байсан. Эртээ зэвсгээр иргэнийг бадраах юу? ертөнц тэнгэрээр өөрийгөө бадраах босуу. Хаан байвч харцаас тасарваас хүчин, хатан байвч шивгчнээс холбол зарц. За ард түмний нь өргөж дэмжихгүй болов хаан болов тулгана л гэсэн. Хатан байсан ч хүмүүсээс холдох юм бол зарц. Ноён гээд номхныг дарлваас тэнэг, нома гээд мэрэгнийг дуурайж чадахгүй. Номхон нь одоо мөргөний гадаад шинж болохоос биш дотоод шинж нь биш юм аа. Нохой мэт болбоос шар, бэлэгтэн байвч мэргүнийг бэлгээрээс дураваас үхэр. Хүн байвч ертөнцид үгээд амтан, хүүхэд байвч хөгшдгийг дураахгүй төл. Түр байвч эргэнэ бадраахгүйд талих. Улс байвч тусгаар нэгдэх үгээд мунж. За сэргэлэндээ найдаж болохгүй, буурлуудаа дураахгүй болоод амтын шүү гэж хэлсэн байна. За тэгээд энэ 5 тусгаар тогтнол байхгүй бол мунж. Оюун санааны дурталтай юм хүмүүс болно. За гэрлэгчтэй гэлээ. Энэ дэмжийн аялгауг ингээд уншаад ухаад байхаар ингээд философи нь айлаас ирэхээр авдраа уудлаа гэж байгаа юм шиг энэ зүрц зүг санаанд бууж ирсэн. Тэгээд энэ төрн ард түмний төрөө дэмжиж түших. Тэгээд нийтийнхээ хэмнэлээр эв нэгдэлтэй байх юм бол энэ төр засгийг сайхан бий болгож болох. Тэр задарсныг нэгтгэх чадварыг одоо эргэн бүртээ суулгах, ингэснээрээ мандах үзэл санааг бий болгож өөрийгөө бадраах ухааныг суулгаж байгаа мó гэмээр ийм сайхан аялгау байсан. За тэгээд өнөө цагт бол одоо гэр бүл биесээ дэмжих ажил дээр бол баг хамтын ажиллагаа, нийгэмд хамтын хөгжил, улсад иргэд төвтэй бодлого маш чухал байгаа. Тэгээ энэ аялгаунд гарч байгаа өвдөө маань их ухаан бол одоо өнөө цагийн бидний хөтөж юм. Тэгээ бид одоо өөрсөндөө дэмжин шин чанар байна уу гэдгийг өөрсдөөсөө асууя. Өөрсдийнхөө мөлсөг бас тоолж үзье. Мөн чанараа уудлаа. Тэгээд өөрсдийнхөө язгуур амин чанарыг бас сэрээцгээе гэдгийг энэ дашрамд уриалах байна. Алтан гурвыг алуулахгүйгээр гурамсаад айл нэрүүд засаг тогтоод дэмчийн аялгау төрийн нэгэн захаа билээ. Булхаа үгүй айдыг Батвих төр гэмэ бүтэн улс их Монголын төрд бүх нэгэн захаа дэмчийн аялгау оршном за. За алтан гурвал маань алтан үнний хэлмлий, зөв хөгжлийн хэлмлий, хөг бүтээх үнний хэлмлий байгаа. За айлдаа дэмч бий болгоод түүнийгээ сонсоод явж байхад айлд ядаж л булхаа байхгүй. Утга шангас, галдаа, аймагтаа, цэвэр байна. Орон зайн эрчим энерги эв нэгдэл дүүрнэ. За дэмчийн аялгау төрийн 8 захаа аялгауны эцсийн зорилго нь айл гэдэг хүний эв нэгдэлтэй орон зайг бүрдүүлэхдээ булхаа буюу нэгч худалж хулгайж бусдын хөдөлмөрийг сордог авилгач хүмүүстэй байлгахгүй эцсийн зорилготой гэсэн. Ингэж байж бид нар эв нэгдэлтэй амгалан тайван амьдрал. Бид эв нэгдэл гэх зүйлийг бүтээхдээ хамгийн ихэнд нь мэдвэл зохихгүй шаардлагатай, өөртөө бүтээх шаардлагатай, хоорондоо эвлэгдэж нэгдэх шаардлагатай. Дүрм журм нь яг Чингис хааны нөөрэд засаг буюу
зөв дүрм журм байж ич бид эвлэлтэн нэгдэх гарцаагүй боломжтой. Бусдаар хүмүүс оюун санааны нэгдлийг, нэгдэлтэй зүйлийг бий болгох ямар ч боломж. Дэмчийн аялгаугийн агуулга ийм. Иймээс энэ өвөг дээдсийн сургаалыг үг бүрчлэн яг амьдралдаа шигтгэж, ойлгож, цээжилж явах бидэнд шаардлагатай ийм зүйлс байгаа юм аа. За бид хоёр нөгөө дэмчийн аялгаугаа сая гэрийн даалгавар хийж дууссалаа. За тэгээд бүгд нь хоёулаа ингээд хэлэхэд одоо Алтан дээд үнний аялгаугаа одоо ингээд сурч өөрсдөө судалсандаа үнэхээр баяртай байна. Одоо энэ бол зөвхөн эхлэл. Тэгээд өшөө цааш нь сайн судлаад өшөө өргөн дэлгэр мэдлэгтэй болоод өөрсдөө яг энэ гоё аялгаугаараа гоё амьдралдаа хэрэгжүүлээд өшөө цаашаа түгээн дэлгэрүүлж ингэж явах хэрэгтэй байна гэж ойлгож байна. Тэгээд манай энэ мянган жилийн тэртээ Сорхтон бэхий хатнаас маань уламжилж энэ олон жил өртөөлж ирсэн те Алтан дээд үнний аялгаугаа бид нар одоо оюун баяр ментрийнхаа удирдлаганд ор сайхан үзлээ. Тэгээд төрийн 8 цагаан аялгаугаа одоо 2-2-оор хуваагдаад бид хоёрт одоо дэмчийн аялгау таарсан. Тэгээд бид хоёр ч одоо бас өөрсдийнхээ гэр бүл дэмчүүд юм байна. Ах нар дотроо. Тэгээд одоо анги хамт олон дотроо ч тэр мэддэг чаддагаараа дэмж болж явах нь бас хэрэгтэй юм байна гэдгийг бас олж мэдлээ. Үнэхээр гайхалтай сайхан хоёулаа уншиж үзлээ. Сая хоёулаа уншиж үзээд бид хоёр ерөөсө бэлдээгүй. Тэгсэн хэрнээсээ хоёулаа уншихад бол маш гоё ингээ араасаа урсаад явчихдаг юм байна. Тэг өшөө бүр гоё сайн судалж гоё уншижмээр юм байна гэд бүр сэтгэл маань гоё шулуудаад гоё бадарсан байна. Тэгээ яг ингээ уншихаар них гоё үдгэр шиг. Тэгэл араасаа яг ингээд утгачлаад утга утгаар нь бид хоёр аваад уншчихсан байсан. Санаанд бүгээрээ хуваарлаагүй мөртлөө. Тэгээд ингээд Алтан дээд үнний аялгаугаар далимдуулаад гэрлэгчтэйгээ уулзлаа. Ингээд бүр миний төсөөл рүү хоёулаа уулзаад хоёулаа бүр Сорхтон бэхий ангийн одоо 2 анги нийлсэн байгаа. Тэгээд бид хоёр ингээ уулзаад маш бэлэг дэмбэрэлтэй гэрлэгч хаа төрсөн өдрөөр уулзаад Алтан дээд үнний аялгауныхаа даалгаврыг хамтдаа хэлээ. Бид хоёрын даалгаврыг үзэж сонирхсан. Та бүхэндээ ангийнхандаа маш их баярлалаа. Тэгээ ийм сайхан гоё хаврын сакура дэлгэрсэн энэ сайхан өдөр тэгээд төрсөн өдрөөрөө тэгээд гоё энэ Алтан дээд үнний аялгаугаа, дэмчийн аялгаугаа ингээд гэрийн даалгавар хийж байгаа. Үнэхээр гоё сэтгэл гоё сайхан бадарлаа. Бид хоёроо маш их баярлалаа. Бидний энэ бүхэнд одоо хөтөлж оруулсан оюун баяр багштаа маш их баярлалаа. За ингээ бүгдээрэнд нь эрүүл энх, аз жаргал, эрч хүч, цог хиймэр тий сарвал сайхан ухаантай сайхан нэг нэгэндээ дэм болсон ингээд дэмч болцгоё эргүн болцгоё бүгдээрээ. За хүрээ. Баярлалаа.